болсон уу? За англи хэлний 1004 номныхоо 125 дугаар дүрмээс эхлээд өнөөдрийнхөө хичээлийг явуулъя бүгдээрээ. За тэгэхээр 16 дахь хуудсан дээр апостроф буюу орхиц гэдэг тэмдэглэлийн тухай байгаа. За орхиц гэдэг тэмдэглэл маань энэ таслал шиг нэг юм дээд талд нь бичсэн одоо юм дүрсний ард талаас Есүсийг тавьсан. Эсвэл Есүсгийнх нь ардаас юм таслал шиг тэмдэг тавьсан. Энэ одоо тэмдэглэлийг болохоор орхиц гэж хэлж байгаа. За энэ орхицыг англи хэлэнд нэлээд олон юмд бол хэрэгэлдэг байгаа. Тэрнээс хамгийн гол нь болохоор харьяалахын тиалгалын одоо энэ гэсэн нөхцөлийн дагаврыг гаргахдаа бид энэ орхицыг бол ашигладаг байгаа. За монгол хэл залгамал хэл учраас бид нар тийм ялгалын нөхцөл дагаврын тусламжтайгаар нэг үгийг нөгөө үгтэй нь холбоод тэгээд өгүүлбэр бүтээж хагаад нэгнтэйгээ харьцдаг. Тэгэхээр одоо нэрлэх, харьяалах, өгөх, орших, заах, гарах, үйлдэх, хамтрах, чиглэх гэд бүгдээрээ л одоо төгсгөл шаарддаг тийм үү. За тэрэн дотор одоо энэ харьяалахын тийм ялгал буюу энэ гэсэн одоо нөхцөлийн утгыг англи хэлэнд хоёр янзаар бол гаргадаг байгаа. Нэгдүгээрт одоо өнөөдрийн бидний үзэж байгаа энэ орхиц гэдэг тэмдэглэгээр гаргаж болно. Эсвэл ов гэдэг өгтөрийн тусламжтайгаар гаргадаг. За нэг юмыг хоёр янзаар илэрхийлнэ гэдэг чинь алийг нь хизээ хэрэглэх вэ, хаана хэрэглэх вэ гэдэг ийм асуудал гараад ирнэ дээ тийм үү. Тэгэхээр холбогдож байгаа хоёр нэр үгийн эхний нэр үг нь хүн юм уу амьтан байх юм бол орхицоор дамжуулж харьяалахын тиалгалын утгыг гаргана. Тухайлбал одоо энэ dog's tail гэж нохоо гэдэг чи одоо амьтан учраас tail of dog гэж ярьж болохгүй байна шүү дээ. Нохооны сүүл гэж хэлхийн тулд орхицоороо заавалжгүй дамжуулах шаардлагатай. Policeman за цагдаа гэдэг чи хүн шүү дээ тийм ээ. Тийм учраас цагдаагийн малгай гэж ярих юм бол бид нар заавал орхиц хэрэглэнэ. За дулмаагийн нөхөр гэвэл дулмаас husband гэж ярина үхээс биш husband of дулмаа гэж ярьж болохгүй. За тэмээний бүх гэвэл одоо бид нар тийм ээ camel's hump гэх мэтээр ярьдаг байна шүү дээ. Гэтэл овын хизээ хэрэглэх нь баг ойлгомжтой болчихлоо шүү дээ. Холбогдож байгаа нэр үгийн эхний нэр үг нь хүн ч биш амьтан ч биш эд байх юм бол овоороо дамжуулна гэж ойлгоно. Өөрөөр хэлбэл ширээний тавцсан гэдэг юм уу? Ширээ гэдэг чи одоо хүн биш амьтан биш. Тэгэхээр хизээж бид нар tables гэж ингэж залгаж болохгүй гэсэн үг. За тийм болохоор одоо цонхны хүрээ гэхийн тулд эхлээд хүрээ гэдэг үгээ бичнэ. Дараа нь ов буюу ухтар үг гэдэг чинь өөрийнхөө утгыг арийнхаа үгэнд өгдөг учраас бид нар артлаас нь орчуулна. Of the window гэдэг цонхны хүрээ гэдэг ийм амархан. Эмчийн халаад гэвэл орхиц тийм үү? Сандалны түшдэг гэвэл одоо ов байх жишээний ийм амархан байдаг байна. За тэгэхээр энэ онцгой анхааруулах олон улсын часаатай тэмдэг гэж байдаг нота байна гэдэг. За ийм тэмдэг тавьчих юм бол багшигаа маш их хэрэгтэй юм хийж өгөх гэж байна гэж бодож байгаараа. За энэ дээр ягаад энэ тэмдгийг тавьсан бэ гэхээр холбогдож байгаа хоёр нэр үгийн эхний нэр үг нь хүн биш, амьтан биш, эд зүйл бас биш. Тэгсэн мөртлөө цаана хүн гээчийг агуулж идэг ухагтхан болох сургууль, соёл, пүүс, компани, үйлдвэр, албан газар, улс их орон, төв дэлхий гэх мэт үг байх юм бол та нар орхицон хэрэглээд байсан ч гэл болдгийн, офыгоо хэрэглээд байсан ч гэл болдгийн. Жишээ нь одоо Монгол улсын газар нутаг гэж хэлэхэд бид нар Монгол гэдэг чи одоо хүн биш, амьтан биш. За бас эд зүйл биш. Гэхдээ Монголын цаана болохоор 3.4 одоо сая хүн агуулгадж шít. Тийм учраас аль нь ч болно гэсэн юм чинь гэж бодоод Монгол орны газар нутаг гэж ярихад одоо territory of Mongolia гэдэг ирсэн ч гэл болох юм байна. Mongolia's territory гэж явах нь шүү дээ. Засгийн газрын шийдвэр гэдээ ярихад чинь засгийн газар чинь бас хүн биш, амьтан биш тийм үү? Эд зүйл биш. Гэхдээ засгийн газрын дааталт бас 120 таваарш байгаа шүү дээ. Тийм ээ. Тийм болохоор аль нь ч гэл болох юм байна гэж бодоод одоо decision of the government гэсэн ч гэл болно. The government's одоо decision гэсэн чиглэл болдог байна шүү дээ. За тэгээ дэлхийн хүн ам гэхэд бол ойлгомжтой тийм ээ. Аль нь чиглэл болдог байна. За бас нэг онцгой анхааруулах тэмдэг тавьсны учир нь юу вэ гэхээр ганц тооны харьяалахын тиалгал бол ээсийнхаа урт талд энэ орхиц гэдэг тэмдэглэгээ бичдэг байгаа. My brother's car гэх юм бол бид нар нэг ахын тухай ярьж шүү дээ. Миний ахын машин гэж. Гэтэл миний ах нарын ингээд олон тооны харьяалахын тиалгал болчихороо олон тооны ээс төгсгөлийнхээ араас мухар орхиц тавьдаг шүү. Энэ дээр хүмүүс их андуурдаг. Одоо my bros гэдэг арт талд нь ингэсэн байх юм бол бид нар олон тооных гэж үзээд миний ах нарын машин гэж ойлгох нь байна. За тэгэхгүй бол одоо энэ фэйсбүүкээр одоо багш нарын баярын мэнд хүргээгээд аваачаад энэ урт талд нь ингээд орхиж биччихээр ганцхан багшийн баяр юм шиг болчих гээд байдаг учраас бичгтээ та нар ингэж яг дуутахад бол адилхан л да. Бичгтээ та нар ялгаж өгөхийн тулд арт талд нь заавалжгүй орхицаа тавьж байгаараа. За олон улсын сувилагч нарын баярын мэнд хүргээх юм бол Happy International Nurses орхиц тавилаа. Тэгээд day. Одоо аав нарын баярын мэнд хүргье гэж хэлэхэд бол яадаг бах нь. Happy Dad's Day гэх мэтээр ингэж илэрхийлдэг бах нэ. За баярлалаа.